Миний хувьд бол хөдөө бас нэг хэдэн жил амьдэрсэн яг. Гадаад дотоод нэлээд хэдэн жил явсан яг. Тэр гадаад байгаа хүмүүсийн хөдөө аж ахуйд байгаа улсуудын амьдрал ахуй нь ямар байна, сэтгэхүйн бодож ярьдаг юмнууд нь юу байна, өөр хүүхдээ яаж өсгөдөг юм байна. За техник эдийн засгийг бол бид бол яриад хэрэггүй. Яг бол дандаа харж байгаа, YouTube-ээр дагж байгаа. Гэхдээ хамгийн гол нь тэр хүний дотоод ертөнцийн чухал байна. Бид нар юу гэж бодож ирдгийг, хэдэн үеэрээ яаж явсан. Ер нь доор ажил 5 үе байдаг шүү дээ хөдөө аж ахуйн бол. Тэгэхээр Монголд болохоор хөдөө аж ахуйд 4-5 үеэрээ явсан зүйлүүд бол ер нь үндсэндээ тариаланчтай байна. Малчид болохоор тэдэн үеэр мал малж болно. Гэхдээ өнөөдөр эрчимцийн аж ахуйгаар явсан монголчууд бол баг байхгүй. Ер нь тэр эрчимцэн аж ахуй болсон тэр фермерийн аж ахуй болсон нэгдэлч хөдөлгөөний үед нөгөө гажууртын ферм тийм ээ барьцааны ферм тэр бол эрчимцэн суурин үйлдвэрлэлийн аж ахуйр орж исэн тэр зүйлүүд бол ингээ өөрөө таран болторсон. Одоо сүүлийн 25 жилд юм байхгүй болсон. Тэгэхээр бид нар сүүлийн 25 гэж 2 үе болторчиж байгаа байхгүй. Тэгээд тэдний хүүхдүүд байна уу? Тэдний одоо удам залгуулсан улсууд байна уу? Одоо тэр хуучин одоо 60-аад оны эхээс 70 оны дунд хүртэл тэр бичсэн мал аж ахуй хөгжүүлэх, эрчимцэн аж ахуй хөгжүүлэх тэр ном бод юм дээр чинь бүгд байгаа. Тэр сангийн аж ахуй тийм газар, тийм төл малтай тэгж үржүүлсэн тэр үйлдвэрүүд гарсан гэдэг бүгд бичээстэй би. Гэтэ тэд нар одоо байна уу гэдэг асуудлууд гараад ирж штэ байхгүй байхгүй юу. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн бодлого, хөдөө аж ахуйн бодлого дээр дээд сургуулиуд яаж бэлтгэгдсэн байх ёстой юм. Тэгээ дээд сургуулиудаар орж ирэхэд тэр улсууд ч орж ирээд дээд сургуульд орж ирээд сурах ёстой мó эсвэл бүр баг багтаа нялх багтаа тэр эцсийн аж ахуйг чинь бүрэн мэдээд орж ирээд нөгөө мэддэг зүйл дээр нь мэддэг зүйл дээр нь боловсруулалт төлөх гэж мэдлэг шинжилх ухааных нь ойлголтыг нь батжуулаад өгөхлөөр тэр улсууд хамаагүй урдан сурна шүү дээ.